Хүмүүнлэг нийгмийн төлөө нэгүүлсэх үйлсэд нэгдсэн сэтгүүлчид мэргэжил бүхэн сайхан зорилт төслийг эхлүүллээ. Өсвөр насны охид хүүгүүдийг ирээдүйд сонгосон мэргэжлийн төлөө өөртөө зорилго тавьж, мөрөөдөлтөө хүрэх чин хүсэл эрмэлзэлтэй болоход нь түлхэж өгөх зорилгоор төслийг хэрэгжүүлэх юм. Сэтгүүлчид энэхүү үйл ажиллагааг явуулахад Монголын улаан загалмай нийгэмлэг дэмжлэг үзүүлэн хамтран оролцож байна. За тэд анхны гараагаа 90 жилийн түүхээ бүтээсэн иргэний нисхийн ерхий газраас хэллээ. За бид бол өөрсдийнхөө нууц болцоо бүхэл хүчин чадлаараа энэ хүүхдүүдийг одоо дэмжих туслах энэ тал дээр бол үйл ажиллагаагаа явуулсаар ирсэн. Нисхийн мэргэжил бол онцгой тусгай мэргэжил учраас манай Монгол улсад бэлтгэгддэггүй. За манайх бол 1925 онд баг үүсгэн байгуулагдсанаас эхлээд л Оросын албаны улсад болсон хүчний сургаж бэлдэж эхэлсэн юм маш урт хугацааны түүхтэй. За тэгээд өмнө нь бол зөвхөн Оросын албаны улсад мэргэжилтнүүдийг бэлддэг гэсэн бол одоо өнөөдрийн байдлаар бол Америкийн нэгдсэн улс, Канада, бүгд найрамд Татард улс, Оросын албаны улс, Украин, Англи, Япон гэдээ маш одоо энэ дэлхийн өндөр хөгжилтэй улс орнуудад яг олон улсын стандарт шаардлагад нийцсэн энэ болсон хүчнүүдээ бэлдэж байгаа. За өнөөдрийн байдлаар бол манай иргэний нисхийн ерөнхий газрын зардлаар 100 гаруй оюутан саяны хэлсэн улс орнуудад нарийн мэргэжлэр суралцж байгаа. Хүүхдүүд Монгол улсыг удирдах байсан Юмжаагийн Цэдэн бол агсны хүлэглэж байсан тусгай үйлчлэгээний онгоцонд сууж үздэсгэлээ. Тэдний дийлэнх нь анх удаа онгоцыг бодтоор нь харж байгаа нь юм. Уг нь олон улсын нислэгт явдаг Боинг онгоцыг үзүүлэхээр төлөвлөж байсан ч нислэгийн ачаалттай үеийн тарчээ. Дараа дахин ирж үзхийг иргэний нисхийн ерхий газрын хамт олон урьлаа. Цэдэн бол ерөнхийлөгчийн нэг Монголын цогтой аягүй байсан. Их сонирхолтой байлаа. Тэгээд онгоцны талаар одоо онгоцны дотор ямар байдаг талаар одоо өөрийнхөө мэдлэг тосныг хөв нэмэр оруулсан. Тэгээ онгоцны дотоод одоо энэ хүү байрлалуудыг бас ингэж мэдж авсан. Би бол онгоцны өөрчлөлт чадвар гоё юм уу гэд. Яагаад гэвэл хүмүүстэй хардж байгаа харилцааны соёл сураад тэгээд бие зөв авч явах учраас. Онгоцны нисгэгч гэж бодож. Яагаад гэвэл онгоцонд сууж, онгоцон дотор тэнгэрээр нисгээд гоё санагддаг. Сайн сурталгаа дээшлүүлэх хэрэгтэй гэж бодож байна. Хүмүүстэй адилхан ийш тийшээ явж яваал гадаад мадаараа ийсэн ажиллах гэж байна. Ирээдүйд хэн болох ямар мэргэжилтэй болохоо төсөөлөөчгүй явсан зарим нь эндээс мөрөөдөлтөө буцацгаалаа. Тэдний нилээдгүй нь онгоцны жолооч, онгоцны үйлчлэгч болохоор болсноо шийдэмгий хэлж байсан бол нөгөө нь энэ онгоцны буудалд ирж онгоцоор гадаад явна гэж байсан юм. Мэргэжил бүхэн сайхан төсөл дараагиудаа MCS группээр зочлон ирээдүйг бүтээгчдэд мэргэжлээ сонгоход нь туслахаас гадна хүмүүлэг иргэн болгон төлөвшөгтөн ч бас анхаарах юм байна.